Эрийгэ үгсний маргааш өөр хүнтэй банзалдсан эмийн шинжтэй манай төр. Эртнийхээ төр Чингисийнхээ нэрийг дурсахаар эмээж Оросын үлмийг долоож байна. Өвөг Чингист хонцонтой Оросуудыг хүндэлж, өвлөн ихийн угсаат мань митийг хавчиж, өөрийн тижээвэр нохоог ад үзэн хөөж, өлөн хөх чоноор хонио мануулж байна. Үхэр халах угсаа тэнэг удамтаач гэсэн үүнээс тэнэг явсан минь чулуун зэвсгийн үед ч үгүй. Гэсэн ийм 10 мөр л байгаа. Энэ 10 мөрийг нөгөө нэг нахяаны ажилтан чинь нөгөө нэг очир хөгийн ихнэр дээр хийж байгаа. Зад юу нээгээд үтсэн чинь тэр энэ шүлэг гараад байсан. Тэгэл дөрөөсөө бүр сүнсгүй зайлал сандраал дээшээ өдөрлөгөө барайл тавьчихсан байна. Одоо зөвхөн энэ шүлгэн дээрээс би зүгээр өөрийнхөө хувьд те жохон хоёрхан мөрийг задлахад эрийгэ үгсний маргааш өөр хүнтэй банзалдсан эмийн шинжтэй манай төр гэдг нь юу хэлж байгаа вэ гэхээр энэ 1911 оны үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөнийг хэлээд байгаа. Алтан ураг ноёд тэ хувилгаан хотогтууд маань нийлж хагаад эргээд 220 жил дарлагдсан манжийн төрийг одоо ямар ч гэсэн солиод Монголынхон төрийг өөртөө байгуулсан. Монголынхон төр засгийн газрыг байгуулад өөрсдөө монголчууд бүтээн байгуул гэдэг юм ингээд эргээд улс төрийг авч явах гээд үзчихитэл 1921 онд тэ зөвлөлтөд нийлээд тэднэрийнхээ бүгднийг байхгүй болгож байгаа дахиад ингэсэн. Тэгэхээр энийг эрийгэ үгсний маргааш гэдэг чинь тийм ч таахгүй тий. Тэгээд богд өнгөрс. Тэр нөгөө алтан уугийн ноёдууд маань бүгдээрээ ээлж дараагаар үгснэ. Алтан уугийн ноёдуудын маань заламж болох байсан тэр хүүхдүүд бүгдээрээ 5 жилийн хугацаанд үгсэн. Энэ болгоныг мэдж байгаа хүн энэ хоёрхан мөрөөр ингэж хэлээд байгаа. Бид нар болохоор наан нь төрөө мууллаа гэж харах байх л та. Гэхдээ арталт нь ийм утга яваад байгаа юм шүү. Ер нь бол. Тэгээд өвөг Чингист хонцонтой Оросуудыг хүндэлж үүх түүхийг чинь яриулахгүй та нарыг ингээд ин гэдгийг энэ хүн ингээд хэлсэн учраас энэ хүн бол зүгээр зайлшгүй тухайн үед төр засгийн эсрэглэлд дуурчиж байгаа юм л та. За тэгээд социалист үед Оросыг муулж Чингис хааныг магтаж ярина гэдэг бол амиа хорлож байгаа зүйлээ. Орос хүн бол тухайн үед нэг номерын хүн. Хинч халдашгүй дархан эрэхтэй дотны нөхөр анд найз байсан ийм үе. Чингис хаан бол харгас феодал буюу нөгөө хуучны хаан засаг, ноёдын засаг те эзлэн төрөмгийлэгч, алуурчин гэгдэж тэр тухай ярьсан болгоныг үндэсний үзэлтэн гэж үг дуугүй шийтгэж хорж цөлдөг байсан тийм цаг. Ямар ч улсын хувьд бол үндэсний үзэл гэдэг бол гол бахархал нь байдаг. Харин социалист одоо үед бол социализмын үед бол те үндэсний үзэл хэлж ярьж битсэн хүн бол нийгмийн дайсан тэгээ тэрс үзэлтэн болдог байсан. Нэгэн цагт бид нар Бэмбийн Ринчунгаг, Цэндийн Дамдын Сүрэнгаг, Тангатын Галсангаг энэ мэд хүмүүсийг те энэ эрдэмтэн мэрэгдтийг үндэсний үзэлтэн гэж хэлэгдээд хоригдож, цөлөгдөж, гадуурхаж байсан нэг нь бид нар сонссон. Одоо бид нар мэддэг болсон шүү дээ. Энэ хүмүүс мань ингэдэг байж байгаа. Бэмбийн Ринчунгаг яагаад нас баран бартлаа дээлтэгэ яваад байдаг гэсэн. Тэр амир те 80-ад оны төгсгөл тэр 80-ад он гэж яхад бүгд костюм бич жакет гэх юм уу төрийн хувцас нь болцсон баяр наадам ингэдэг байж хахад Бэмбийн Ринчунгаг дээлтэгэ яваад байдаг гэсэн. Тэр хүн юу хэлэх гэдгээ яваад байдаг байсан бэ?